Кеби багш ямар даалгавар өгсөн бэ? Чи хийсэн юм уу? Харъя л та. Ашгүй наанагаас төрүүлээд ирчихлээ. Хөөе, бисүү. Наана тоо шиг ингэж байг зөргөлтөг хүмүүс эцэстээ суудаг гэсэн шүү. Тэнэгтээд байгаарай. Яа, нийгмийн хичээлийн энэ олон онолууд бүр толгой эргүүлчих юм аа. Ангиж намч үзэлчих шиг. Эргэн тойрноос харж. Тэгээд над ангиж үзлээ дорхноо ойлгоно. Ангиж үзлэр нийгмийг ялгах чинь аав ээжийн үеийнхний бүр мах цусанд нь шингэсэн байдаг байхгүй юу? Яаж хийж байгаа л нэг ялгарлаг шалтгаан болоод дайсан тодруулчихна. Дээр үед тайж язгууртнуудыг дайснаар тодруулдаг байсан бол одоо бүр олон төрлийн дайсантай болсон шүү дээ. Муу сайн баячуул, муу сайн хужаанар, гадны тагнуул, халах дөрүүдгээл ад үзэх анги давхар гар араасаа тодроол байна шүү дээ. Хотын хан өөрсдийгөө элитүүд гэж нэрлээд хөдөөнийхнийг оркууд гэж басамжлах нь хүмүүсийн энд өнөөхөл ангиар ялгах үзэл аймх байгаагийн илрэл штэ. Яг наадах ч байхгүй юу? 30 жилийн өмнө нийгмийг анги давхаргад хуваан намч үзлээр ялган дайсагнуулах үзэл амбүхтэй оршиж байсан.